Ямар нэгэн f(x) гэсэн функцийн хувьд f(x)-ээс хасах нь f(x0), хуваах нь x-ээс хасах нь x0 гэсэн харьцааны x нь x0 руу тэмүүлэх үеийн хязгаарыг f(x) функцийн x0 зэрэг дээрх уламжлал гэж нэрлэдэг. За үүнийг зураг дээр тайлбарлая. Ертөнцийн f(x) гэсэн функцийн график ингэж зурагцсан гэж бодъё. Хэвтээ тэнхлэгийн x0 болон x зэгүүдийн хувьд тэдгээрийн утгууд нь харгалзан f(x0), f(x) байж таарна. За энэ хоёр цэнхэр цэгийг дайрсан шулууны хувьд энэ хэрчмийн урт x-ээс хасах нь x0, энэ хэрчмийн урт f(x)-ээс хасах нь f(x0) байх нь ойлгомжтой. За одоо тодорхойлолтынхоо энэ хэсгийг нь харъя. Энэ бол энэ уртыг хуваах нь энэ урт буюу улаан хөтөө шулууны налалтыг илэрхийлж байна. За энэ бол x нь x0 руу тэмүүлэх үеийн хязгаар буюу x-ийг x0 руу ойртуулна гэсэн үг. Энд төр зогсоогоод харуул энэ илэрхийлэл маань энэ үнцгийн тангас буюу налалтыг нь илэрхийлж байна. Энэ мэдчлэн x нь цааш x0 руу тэмүүлсээр x0 төр хүрэх агшинд функцийн график яг энэ цэг дээр шүргсэн ийм шүргэгч чулууны налалт нь гарч ирдэг байна. Өөрөөр хэлэх юм бол f(x) функцийн x0 цэг дээрх уламжлал гэдэг нь x0 цэг дээр татсан шүргэгч чулууных нь налалт гэдэг байна. Шүргэгч чулууны тухай дараа дэрэнгүү авч үзэх болно. Одоо хоёр үндсэн функцийн уламжлалыг тодорхойлт ашиглан олж үзцгээе. f(x) тэнцүү x квадрат гэсэн функцийн уламжлал нь тодорхойлтосоор ингэж бичигдэх ёстой. За мэдээж шууд x-ийн оронд x0-ыг бодлуулвал тгийг хуваах нь тэг буюу тодорхойгүй хэлбэрийг үүснэ. Ийм учраас хязгаарын дотор талд байгаа илэрхийллийг эмэгтгэе. Квадратуудын ялгааны томьёо ашиглан бичвэл ийм болох бөгөөд энэ хоёр нуурагдаад ийм болно. x-ийн оронд x0 орлуулвал 2x0 гарч ирнэ. Дурын x0-ийн хувьд ийм байгаа учраас бид нар f(x) функцийн уламжлал буюу x квадратын уламжлал нь 2x-тэй тэнцүү гэж хэлж болох нэ. Sinus x гэсэн функцийн уламжлалыг олъё.